Монгол улсын хурлын гишүүд бид бол үндсэн хууль тангар өргөсөн. Үндсэн хууль зөрчиж байгаа аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг тангар өргөсөн байна. Тэгэхээр өнөөдөр бас энэ цэцгийн их судлалын хуралдаа маань үндсэн хууль зөрчсөн энэ одоо агуулга процесс руу орчлоо гэдэг зүйлийг нэгдүгээр цохон тэмдэглэе. За би юун түрүүнд бас хэлэх гэж байгаа зүйл бол Монголын одоо ард түмэн энэ засгийн эрхийг бүрэн хяналтандаа байлгаж байгаа. Ард түмэн чөлөөт сонгуулийн үр дүнд парламентаар байгуулж төлөөллийн байгууллагаараа энэ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа. Энэ төлөөллийн байгууллага парламентын эрх мэдэл гэдэг бол ард түмний их сурвалжтай гэсэн энэ үдэн санаа үндсэн хууль дээр байгаа. Бид бүгд энэ мандатын дагуу ажиллаж байгаа улсын хурлын гишүүд. Гэтэл улсын хурлаас одоо байгуулагддаг, томилогддог ерөнхий сайд буюу улсын хурлын хүлээн зөвшөөрөх байдлаар бүрэн эрх нь хэрэгжих болцоотой засгийн газар улсын хурл руугаа ингэж халдан давталж парламент руу халдан давталж байгаа гэдэг бол харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах энэ орлогыг одоо бусад институцтай хамтран хүч төрөн хийж байна. Тэгээ өнөөдөр 40 гишүүний дэмжлэгтэй ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээр үлдээ гэсэн ийм увайгүй үйлдэлийг хийж өнөөдөр төрийн хямрал энэ цаашдаа улс төрийн докторгүй байдал болон энэ одоо үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг одоо түлхэн авч орлоо гэдэг зүйлийг энд бас хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ зүйл дээр бид нар бас маш олон одоо хүсэлтүүдийг тавилаа. Ялангуяа Монгол улсын ерөнхийлөгч энэ ерөнхий сайдыг томилох шийдвэр дээр хориг тавиад энэ шийдвэр нь үйлчлэн төр төгөлзээд буюу хүчин төгөлдөр болоогүй байж хаад цэц энэ дээр одоо маргаан үсгээд хянаа хилцээ явж байгаа нь ерөөсөө ямар ч одоо логикгүй бөгөөд үндсэн хуулийн одоо энэ үдэн санааг илтэд зөрчиж үндсэн хуулийн заалтуудыг илтэд зөрчиж байгаа энэ үйл ажиллагаа болчлоо. Тэгээд бид энэ процессыг зөвтгөхөд яваач ээ. Энэ олон хүсэлтүүдийг өглөө. Ингэчүүл бас энэ процесс чинь зөв болж байна. Бид ч гэсэн ингээл аль биесны тайлбараа хэлээ явуулаа гэсэн үйл ошоолоо хурал даргалагч одоо хүн зүгээр амаараа тайлбар өгөөд та нарт өрн ямар хамаатай ингэх байдлаар явлаа. Энэ дээр бол ядаж 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж үндслэл бүхий шийдвэр гаргаад та хэдийн хүсэлт ийм учраас авах үндэстэй байна, авахгүй байна гэж хэлдэг. Тэгээ өнөөдөр та бүгд харлаа шүү дээ. Монгол улсын үндсэн хууль заасан хүний салшгүй заавал идэх хэрэгтэй, өмгөөлүүлэх эрхийг хүртэл хангахгүйгээр та бүгд одоо ямар хамаатай юм бэ гэдэг байдлаар үндсэн хууль маань хүч төрн хүний эрхийг ч гэсэн уландаа гიშгэх үйлдэлийг гаргалаа. Тэгээд одоо бусад зүйлүүдээр манай гишүүд хэлэх үнэхээр харамсалтай байна. За дараагийн шийдвэр гаргаж байна. Тэгээд энэ хоёр зүйлийг бас нэгдүгээрт энэ засгийн газрыг огцруулсан шийдвэр маань нөгөө эцлэгдээгүй байгаа байхгүй юу? Эцлэгдээгүй байхад бараг л дуулианаар хэрэг үүсгээл эцлэгдээгүй байхад өнөөдөр чич суралцах чинь шүү дээ. Тийм учраас чичээг бас үндсэн хуулиа битгий зөрчөөсөө гэдэг агуулгаар бид нар нэлээд хандлаа. Тэгээд одоо энэ хүслийг хүлээж авсан. Хоёрдугаар үндсэн хуулийн 43-1 дээр ерөнхий сайдыг огцруулах гэдэг энэ асуудлаас санал хураат явсангүй гэдэг ингэж байна. Энэ асуудлаас санал хураат яваад ерөнхий сайд огцруулсан бай таараа шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ тэгэхгүй бол одоо яагаад ерөнхий сайд огцрох юм? Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг санал хураат явсан. Тэгэхээр энэ бол одоо маргалдаад байх зүйл биш. Тэгэхээр мөн байнгын хорон дээр санал хураахыг бас эсэргүүцээд байгаа үгүй. Улсын хурл яаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг юм бэ гэж. Улсын хурл бүрэн эрхээ хэрэгжүүлэх чуулганы хэлбэрээр хэрэгжүүлнэ. Чуулган гэдэг нь нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан, бүлгийн хуралдаан, дэд хороодын хуралдаанаас бүрдэнэ гэж байгаа. Жишээл байнгын хорооны хуралдаан дээр засгийн газрыг огцруулъя гэж санал хураалтыг одоо авч үзэхгүй гэх юм бол нөгөө чуулганы нэгдсэн одоо энэ нөгөө чуулганаар гэдэг их хурлын шийдвэр чинь бүрэн төгс болохгүй байхгүй юу? Байнгын хороо орж иж тэгжээж яг нь их хурл чуулганаараа бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тийм учраас бол байнгын хорон дээр засгийн газрыг огцруулъя гэдэг санал хураалт явсан. Тэр байнгын хорыг огцруулъя гэдэг санал хураалтын нэгдсэн хуралдаан дээр явсан. Энэ дээр ямар нэг тийм маргаантай зүйл байхгүй. Нийгмийг одоо ингэ төрөгдүүлж болохгүй. Тийм санал хураалт явсан учраас ерөнхий сайд огцолсон байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ дээр ер нь маргалдаад байх зүйл биш. Одоо ер нь процесс яаж үргэлжлэх вэ? Хурал үргэлжлэх үү? Эсвэл одоо ингэ завсарлаж байгаа гэсэн үг үү? Яг яаж үргэлжлэх вэ? Бид нэр сая үндсэн хуулийг битгий хуулиар зөвчөшөө гэж хэллээ тийм үү? Үндсэн хуулийн цэцгийг их хурл томшсон. Хэрвээ эдгээр үндсэн хуулиа ингэ зөвшөөд явах юм бол бид нар эдгээртэй хариуцлах бүрэн эрх нь байгаа. Тийм учраас одоо зарим гишүүнийг эргүүлэн татах асуудлыг бид ярина. Үндсэн хуулиа зөрчих юм бол чи ч үндсэн хуулийнхаа манаач байх хэрэгтэй байхгүй юу? Илгээсэн байгууллаганд буцаад татдаг. Тэр журмаараа л юм. Хоёр тал
тайлын нэг нь ингээ гараа авчвал тэд нар одоо хуралдаж гин гэж бид нар ойлгох юм уу? Хорлохгүй байх хэрэгтэй шүү дээ. Яг үндсэн хуулиар зөрчихгүй байх хэрэгтэй. Астрологч бүр хэд хэдэн хүсэлт гаргасан. Хүсэлтүүд ихэнх нь хангагдсан. Ихэнх гэж бүгдээрээ хүлээж аваа. Тий, ихэнх нь гэд биш. Бүх хүсэлт, бүх гомдлыг бүр хилцээгүй. Зүүн нь бол яадаг вэ? Бид нар ердийн шүүх хурал зөндөө олон шүүх хуралд оролцдог. Иргэд ч гэсэн бүгдээрээ мэдж байгаа. Ямарваа нэгэн байдлаар тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол гаргах юм бол тухайн шүүх бүрэлдэхүүн урьдчилж хилцээд таны хүсэлтийг хүлээж авъя, таны хүсэлтийг хүлээж авахгүй үндсэл нь энэ гэдэг тайлбарыг аль биесээр хилжээж хурлаан цаашаа эхэлдэг, үргэлжилдэг. Гэтэл энэ процессыг бол үндсэн хуулийн цэц бол огт хийгээгүй. Зөвхөн цэцийн дарга гаргасан хүсэлтэд би тайлбар хийчихье гэдэг байдлаар дандаа тайлбар хийгээд явсан гэсэн үг. Нэгдүгээр. За ийм учраас энэ өнөөдрийн энэ маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндсэндээ одоо тухайн маргааны нэг тал, маргалдагч нэг талын эрх ашгийг одоо эрх ашгаа хамгаалах ямар ч боломж байхгүй, мэтгэлцээ өрнүүлэх ямар ч нөхцлөөр хангахгүй ийм байдлаар бол хуралдаан болвол одоо сая өдөөс хойшиг хүртэл бол үргэлжлэлээ. За хоёрдугаарт гэвэл би бас нэг зүйлийг хэлмээр байна. Ийхүү хүсэлт гаргахаар хуралдаан товсноос хойш гаргаж байгаа хүсэлт учраас хилцэхгүй гэдэг ийм тайлбарыг хэлж байна. Гэтэл хуралдааныг даваа гарагт товсон. Хэргийг пүрэв гарагт үүсэн буюу бидэнд баасан гарагт мэдгдсэн. Гэтэл чуулган баасан гарагт болсон байгаад. Ерөөсөө амралтын ердөө 2 өдрийн дараа хамгийн ажлын одоо эхний өдөр нээгдэнгүүт их суудлын хуралдаанаа зарлж байгаа. Тэгэхээр энэ хооронд итгэмжлэгчийн төлөөлөгч нарч томилогдоогүй. Процесс ажиллагаа юу ч явагдаагүй гэсэн үг. Тэгэхээр итгэмжлэгчийн төлөөлөгчөөр томилогдоогүй гэж тухайлбал миний хувьд материалтай танилцаад хүсэлт гаргах угаасаа ямар ч нүг боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо үндсэн хуулийн дээр заасан байдаг шудраг шүүхээр шүүлгэх эрхийн асуудал гэж байдаг. Энэ шудраг шүүхээр шүүлгэх эрхийн нэг гол үндсэн элемент нь хэрэг маргаанд оролцогч тал өөрийнхөө эрх ашгийг хамгаалах процесс ажиллагаагаар бүрэн дүүрэн хангагдах тэр бололцоог шүүх бүрэлдэхүүн олгох ёстой гэдэг ингээд олон улсын гэрээ конвенц дээр заасан байдаг. Тэгэхээр харамсалтай нь үндсэн хуулийн цэц бол энэ ажиллагааг бол огт хийхийг хүсэхгүй байна гэж хэлэх гээд байна. За бид нар бас яг ийм одоо тайлбар гарч магадгүй гэж бодоод шүүх хуралдаа эхлэхээс өмнө 8:30-д ирээд бас 2 гомдлыг өгсөн байгаа. Булган туяа гишүүний зүгээс гомдол өгсөн, мөн одоо зарим итгэмжлэгсэн төлөөлөгчдийн зүгээс гомдлыг өгсөн. Хуралдаан дээр биш, наана гэсэн үг те. Тэгэхээр наана гомдол өгж яхад энэ гомдлыг бас хилцэх боломж үндсүүлийн цэцэд байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь цэцгийн бүрэлдэхүүн гаднаас танхимаас орж ирээд энэ гомдлыг шийдсэн үү, шийдвэрсэн эсэх талаар тайлбараа өгөөд ингээд үндслээ хэлээд өгөөч. Бидний дараагийн маргаа энэс хамаарах гээд байна гэхэд бол тэр гомдлыг ч юм бол шийдвэрлээгүй, хүлээж аваагүй, хурал товсны дараа гаргасан гомдлоо гэд ингээд гаргасан 2 гомдол 3 хүсэлтийг үндсэндээ 5 одоо ийм агуулгатай хүсэлт гомдлыг огт хүлээж аваагүй шийдээгүй гэсэн үг тийм. За энэ үүнд бас хамгийн гол нь харамсалтай нь юу вэ гэвэл үндсэн хуулийн цэцгийн дарга дангаараа тайлбар өгöd гэсэн. Тэ ямар нэгэн байдлаар тэр чинь бүрэлдэхүүнтэй хамтдаа шийдээд ийм хүсэлт ирж ийн хамтдаа шийдвэр гаргах ёстой. Цэцгийн одоо үндсэн зарчим бол хамтын шийдвэр байх ёстой. Тэр байтугай баг суудлаараа бол энэ хүсэлт гомдлуудыг ялангуяа шийдвэрлэх ёстой байдаг. Тэр энэ асуудлаар бол шийдвэрсэнгүй гэж байгаа. За хоёрдугаар бас бидний хурал хаях болсон бусад гишүүдтэйгээ давхцахгүй бас нэг зүйлийг хэлэх гээд байгаа. Энэ юу вэ гэвэл одоо онцгой нөхцөл байдал нэг яаралтай шийдвэрлэх ёстой асуудал учраас үндсэн хуулийн цэц ийхүү одоо хуралдааныг зарлаад шийдвэрлэлээ гэдэг одоо процесс ажиллагаа явж байна гэдэг ийм тайлбарыг бол үндсэн хуулийн цэцийн даргын зүгээс өгсөн. Гэхдээ Монгол улс одоо 1992 оноос хойш одоо 33-34 дахь ерөнхий сайдынхаа огцорж байгаа асуудлыг шийдэж байгаа. Энэ анх удаага ингэж одоо ерөнхий сайдыг огцруулж байгаа үйл явдал биш. Энэ өмнөх одоо бүх ерөнхий сайдыг огцруулж байгаа энэ процессын явцад хизээч үндсэн хуулийн цэц ийм байдлаар одоо онцгой нөхцөл байдал гэж юуроос шийдвэр гаргаж байгаагүй. Нэгдүгээр. За хоёрдугаарт хуульд юу гэж заасан байдаг вэ гэвэл онц байдал болон дайны байдал зарласан үед 3 хоногийн дотор шийднэ. 1. За хоёрдугаарт бусад тохиолдолд олон нийтэд энэ одоо хуралдаан болох тухай мэдээллийг 7-оос доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарласан байх ёстой гэдэг. Ингээд цэцгийн тухай хуулийн дээр заасан байгаа энэ процесс алдаануудыг цэц өөрөө гаргалаа гэдэг ийм тайлбарыг бол бид нар хэлсэн. За энэ асуудал дээр бид нар бол бас яагаад ч хүлээн зөвшөөрч энэ процесс ажиллагааг цаашаа үргэлжлэх боломжгүй байна гэж үзэж байгаа. За 3-дугаарт хуралдаан нээлттэй байх ёстой байсан. Одоо бүгдээрээ та хуралдаанд оролцоод энэ мэдээллийг газар дээрээс нь аваад хин нэгний ямар нэгэн шүүлтүүргүйгээр те яг энэ одоо хуралдаанд орчиж байгаа ялангуяа цэцгийн гишүүдийн ингэж бид нарт өгж байгаа энэ тайлбарыг бидний амнаас биш та уг нь шууд тэр хүмүүсийн танхимаас нь бол сурвалжлах ийм одоо боломжтой гэж бид нар ч гэсэн өнөөдөр хүртэл ойлгож ирсэн. Харамсалтай нь цэцгийн даргын зүгээс олвол бид нар зөвхөн хуралдааныхаа нээлт хамгийн сүүлийн хуралдааны хаалт хоёрыг л
одоо шууд нээлттэй дамжуулна. Бусад үйл ажиллагааг бол дамжуулахгүй гэдэг ийм одоо тайлбарыг хэлсэн. Гэтэл эн чинь өөрөө нээлттэй байдал муу юм уу те? Хуралдаан өөрөө нээлттэй ингэж явдаг юм уу? Өнөөдөр үндсэн хуулийн цэц байтгаа одоо усын дээд шүүх бусад бүх шатны шүүхүүд хуралдаанаа шууд нээлттэй дамжуулдаг болсон байгаа. Дээрээс нь техник хэрэгсэл болцооны хувьд бол үндсэн хуулийн цэц бол бүрэн энэ хуралдааныг бол шууд дамжуулах болцоотой гэдэг өглөө бүгдээр харцгаасан тий. Тэгэхээр энэ одоо нээлттэй байж хүмүүсийн иргэдийн мэдэх эрхийг үнэхээр ямар маргаан болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр энэ танхимаас шууд мэдэх болцоотой байсан. Өнөөдөр ингээд дахиад нэг тал нь гарч ирээд ингээд тайлбар хэлж дээ тий. Энд чинь өөрөө иргэдийг маш их хэрэгэлзээнд оруулж байгаа. Бид нар ч гэсэн энийг хүсэхгүй байна. Гэхдээ харамсалтай нь цэц өөрөө ямар ч одоо байдлаар энэ хуралдааныг нээлттэй хийх зохион байгуулалтын арга хэмжээ огт авахгүй байгаа гэдэг ийм бас нэг шалтгаан байгаа учраас бид нар бас энэ хуралдааныг орхиж гарч байна. Цэцийн тухай хуулийн дээр оролцогч талууд хуралдааныг орхиж гарсан үед хэрвээ гарах юм бол цэцийн бүрэлдэхүүн хурлаа төр завсарлуулад бүрэлдэхүүнээрээ ярилцаад хуралдаанаа үргэлжлүүлэх үү яах вэ гэдгийг бас үргэлжлүүлээ бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэх ёстой. Одоогийн байдлаар бол шууд хуралдаан үргэлжлээд явж гин дарга өөрөө үргэлжлүүлээд явж гин тэгэхээр бас л дахиад бидний хэдийгээр гарсан ч гэсэн хуралдаан бол хууль зөрчсөн хэвээрээ үргэлжлэж байна гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд нь бид нарыг та бүхэн ингээд хангалттай мэтгэлцээд оролцохгүй яасан бэ гэж бодож магадгүй. Бид нар маш их хангалттай одоо бид нар тайлбаруудаа хэллээ, хүсэлтүүдээ гаргаж өглөө, бичгээр өглөө бүх тайлбаруудаа хэллээ. Энэ бүхэн дээр үг хэлүүлэхгүй дандаа зогсоож байна. Ямар ч одоо тийм нөөц болцоор бид нарт огт хангахгүй байна. Тийм учраас энэ дээр бол бид нар цэцгийн хуралдааныг бол цааш нь үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хууль зөрчиж байгаа үйл ажиллагааг ингэж зогсоохоос өөр аргагүй. Бид нар хууль ёсны дагуу саналаа, хүсэлтээ, хангалттай гаргасан. Үндсэн хуулийн цэцэд хөндлөнгийн нөлөөлөл байна гэж үзэж байгаа гэж ойлголоо. Яг тэр нөлөөлөлтөй хүн хэм бэ? Давхарцгүйгээр нэг санд байна. Бид хүмүүс өглөө би бас яриандаа хэлсэн. Үндсэндээ үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол бараг тодорхой байна. Хэд нэг талыг барьж байна асуудал. Маш олон санал хүсэлтүүдийг их хурлын одоо итгэмжлэн төлөөлөгчдийн зүгээс гаргасан боловч огт одоо асуудал шийдэхгүй байна. Өглөө гаргасан нэг гомдол бол за маргааны хянан шийдвэрлэж байгаа үндсэн хуулийн цэцгийн гишүүн мөнгө сайхныг одоо татгалзуулах ийм саналын хүсэлтийг гаргасан. Харамсалтай нь энэ асуудлыг одоо авч хэлцээгүй. Тэгэхээр бид бүхэн бол үндсэн хууль 9 гишүүнтэй цэц 9 гишүүнтэй цэцгийн 9 гишүүний бас хэд хэдэн гишүүд одоо нэхэмж гаргасан талын засгийн газар талын хамаарал өхөн этгээдүүд байх ийм одоо магадaltaй гишүүд байна. Тухайлбал мөнгө сайхан гишүүнийг бид бүхэн одоо улсын хурлын тухайн үед ажиллаж байсан дараагаар ажиллаж байсан зандан шатар дарахтай одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тухайн үед ажиллаж хөлсөөр ажиллах гэрээ байгуулж төсөв мөнгө одоо улсын хурлаас тамгын газраас авч исэн ийм баримтыг одоо үндэслэж энэ одоо хуралдааныг маргааны хянан шийдвэрлэх асуудлаас одоо татгалзуулах хүсэлт өгсөн. Энийг харамсалтай нь одоо цэц бол одоо хүлээн авсангүй. Бас хэд хэдэн гишүүд бол одоо нэхэмжлэл гаргах талтай холбоо хамааралтай хүмүүс байгаа. Тийм учраас бид нар бол энэ одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг бол асуудалд төвийг сагсан гэдэг юм уу, үнэн боддоор гэдэг юм уу, шударгаар одоо шийднэ гэдэгт бол эргэлдэж байна. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчилтөө гишүүд энд олон байна гэж би одоо хувьдаа үзэж байгаа учраас цэцгийн шийдвэр бол үнэн бодтой гарахад одоо эргэлдэж байна гэж би хувьдаа бол үзэж хэлж байна. Тэгээд транш процесс яаж үргэлжлэх вэ? Өнөөдөр өдөртөө тавхан боцохоор болохгүй маань тийм. Угаасаа бид нар энэ хууль өөрөө энэ болж байгаа нь өөрөө хууль бус шүү. Одоо хуулийн зөрчилтөө одоо хуулийг товлон зарласан шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Энийг албан ёсоор хуулийн дагуу өглөө хуралдаа ирээд бичгээр өгсөн. Ингээд энэ асуудлыг хэлцэхгүй яваад байгаа нь өөрөө. Тэгээд дөнгөж сая бид нар одоо энэ асуудлынхаа чиглэлээр энэ хуралдаанд цаашаа энэ маягаараа үргэлжлүүл бид нар өөрсдөө хууль зөрчсөн хуралдаанд цэцгийн хуралдаанд орсон болж энийг хүлээн зөвшөөрсөн болж ийм таарах гэдэг учраас сая түрүүн сайн зэрэг гишүүний хэлснээр одоо их хурлын гишүүд үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцож хуралдаанд оролцож болохгүй гэсний дагуу ийм элтэд хууль зөрчсөн хуралдаанд орохгүй гэдгийг одоо албан ёсоор бүгдээрээ шийдвэр гаргаж өнөөдрийн энэ хуралдаанаас гарч ирлээ. Одоо эргүүлэн татах талаар За энэ асуудлууд дараа үүсэх баха. Хэдийгээр одоо хууль тогтоож та бүхэн байгаа ч гэсэн цэц бол одоо хамгийн дээд үндсэн хуулийн шүүх гэж одоо бүгдээрээ дээдлэх ёстой. Тийм учраас цэцээ хүндэтгэж өглөө хуралдаандаа ирсэн цэцгийн хуралдаан товлогдсон их судлын хуралдаан хуралдах энэ одоо хууль зөрчиж байгаа энэ асуудлууд бол хуулийн дагуу соёлтойгоор төрийн одоо албаны хуулийн дагуу бичгээр гаргаж өгсөн энэ асуудлыг хэлэлцээд хүлээж авахгүй байна. Тийм учраас яг одоо
журмын дагуу бид нар саналаа тавиад хилцэх байгаа учраас ийм хууль бус элтэд хууль бус хуралдаанд суух нь өөрөө хууль зүйн зөрчилтэй болох учраас ийм одоо тэрнээс бид нар одоо хуулийн дагуу явж байгаа төвийг сахиад явж байгаа ил тод нээлттэй явж байгаа ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй улсууд энэ цэцтэй дотор ороод ажиллаж байгаа тохиолдолд бид хүн бол хуралдаа суугаа явахд бэлэн байна.